Сайн байцгаана уу сонсогчдоо. Future Japan Podcast төвийн подкастын мань дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За 49-р дугаараараа бид хоёр Японы муу тал буюу одоо бид хоёрын зүгээс дургу зүйлүүдээ ярих болно. Японыг муулдаг подкаст. Японыг зөвөр муулъя гэж агаад муулж байгаа шүү. Муулъя ч яах вэ? Одоо нөгөө хүмүүст одоо мэдгүй хүмүүс наа Японы юмнууд нь жоохон онцгүй юм байна. Ийм байна гэдэг талаас нь одоо мэдээлэл өгж байгаа учраас бит хоёрыг бас шүүмжлээрээ. Ааха, яг зөв. Тэгэхээр ер нь бол хоёр одоо юу гэх өөрсдөө сонгоод амьдарч байгаа улсаа аль болох одоо гоё сайн талыг нь олж хараад тий одоо тэр улсаасаа суралцах зүйл юу байна? Тэрийг нь одоо илүү сайн талаас нь харахыг хичээдэг байгаа. Гэхдээ мэдээж одоо муу тий сайн язгаар саар зүйл гэсэн байна. Тэгэхээр өнөөдөр бол яг одоо бид хоёр таалагддаггүй бүх юмаа ингээд яг жинхнэр нь шударгаар ингээд яг юу гэх coming out хийх чинь гэх юм уу тий. Тэгээд угаасаа ямар ч тийм төгс юм гэж угаасаа хаанч байхгүй, төгс улс гэж байхгүй. Манай Монгол ч гэсэн сайхан хүмүүс хаяа нөгөө комент хийсэн байдаг. Японд одоо нөгөө бид Японы талаар, Америкийн талаар гэд ярангуут Монгол сайхан гэж бичсэн байдаг. Мэдээж Монгол сайхан нь сайхан. Тэрнээ одоо хинч марахгүй те. Тэгээд тийм ч гэсэн Монголд маань ч гэсэн одоо шийдвэрлэх хэвээр асуудлууд байна. Японд ч гэсэн сайн тал муу тал байгаа. Хаан ч Америк ч гэсэн сайн тал муу тал байгаа. Тийм болохоор тэр талаар нь өнөөдөр бид хоёр ярих гэж бодож байна. За хамгийн эхнээс нь за би ерөөдөө нэг яг ингээд бодсон чинь бид хоёр ингэсэн аахгүй юу? Японы талаар дургу зүйлээ ингээд 10 ширхэг ингээд бодож аваад тэгээ хоёлаа ярих гэсэн тий. Одоо аль нь бол нөгөө бибинийхээ яг ямар зүйлийг ярихыг бол мэдэхгүй байгаа, сонсоогүй байгаа гэсэн хоорондоо ярилцаагүй. Тэгээд миний бодлоор яг ингээд хуваах гэсэн чинь яг нэгдүгээрт нь болохоор хүмүүсийн Япон хүмүүс заяа. Нөгөөх нь болохоор Японы нийгэм гээд ингээ хоёр бүлэг болгоод хуваадах юм бол яг гайгүй хуваагдах юм болов уу гэж бодсон. Тэгээд за эхлээд Япон хүнээс гэх юм бол чамд байна уу? Бага. Миний бичсэн юмнуудын ихэнх нь хүнрүүч эхлээд байсан. Тийм. За эгийг нэг нь юу юм? За минийх болохоор яна шууд расист гэж бичсэн. Одоо нөгөө жоохон гадаад хүмүүсийг тэгтлэн амар нэг юм ялгаад авахгүй ч гэсэн одоо юм гадаад хүмүүсийг хооронд нь жоохон одоо жишээлбэл Америк ч юм уу те Европын хүмүүсийг гадаад хүн гэсэн утгаар айгүй жоохон ингээд лаг хүмүүс гэж ботгоод идэг. Дээшээгээ хардаг. Тэнгүүд одоо Аз биднэрийг ч юм уу те тэнгүүд нэг жоохон ингээд доошоо гарах гэдэг юм. Гэхдээ тэр нь Японд одоо удаан амьдраагүй хүмүүс тэр ялгааг бол мэдрэхгүй байх гэж бодож байна. Тэгэхдээ одоо хүн болгон тийм байдаг биш. Ямар ч гэсэн нэг тиймэрхүү юм ажиглагддаг. Одоо Японд удацлан ч юм уу зарим санал нийлэх хүмүүс зөндөө ах гэж бодож байна. Нэг юм Европ талын хүмүүсийг Америк ч юм уу Европ одоо англичтэй тийм үү те барууны одоо орнуудын хүмүүсийг айгуу тийм лаг гадаад хүмүүс гэж боддог. Тийм тэгээд ерөөхдөө тэгж хардаг. Тэгээд дараа нь жоохон юм хүүтэн хөндөй гэж бичсэн байна. Тийм хоёр дахь нь уу те? Тийм хоёр дахь нь юм байна. Тийм тэгээд нэг юм ерөнхийдөө ингээд Японы хүмүүс үйлчилгээ сайтай, сайхан сэтгэлтэй илдэг гэд ер нь ярьдаг штэ. Тэгэнгүүт хүүтэн хөндөй гэд хэлэнгүүт одоо Японд ирж үзэж байгаагүй хүмүүс ч юм уу Японтай харьцаж үзээгүй хүмүүс жоохон гайхаж магадгүй Япон хүмүүс хүүтэн хөндөй юм уу гэд ерөнхийдөө бол нэг жоохон нэг тийм тал байдаг. Одоо юу үгээрээ бас нэг жоохон сэргээрээ амар одоо юу гэх Японд аяллаар ирсэн хүмүүс ч юм уу сэргээрээ Японч амар гоё найрсаг амар одоо тий үйлчлэгтэй амар гоё мундаг үйлчлдэг штэ гэж бас бодож иж магадгүй. Гэхдээ яг би бас яг энийг битсэн оруулсан байгаа байхгүй юу? Хүмүүс хоорондоо хүүтэн тэгээ boundary гоё амар сайн ингээд яадаг ялгадаг гэж бодож ин тийм. Тэр нь болохоор юу гэхээр ингээ гадны хүнтэй бол үнэхээр амар одоо юу гэх амар гадны яг л одоо нэг ерөөсөө өөрийнхөө юу гэж бодож байгааг ч хэлэхгүй тэгэл амар хүүтэн байдаг. Тэгэнгүүтээ бас дотны хүнтэйгээ тийм амар гоё юм уу гэхээр бас яг тийм биш тий. Монголч яг тийм амар одоо юу гэх хэвээр нэр өөр төрөндөө орсон тийм амар одоо найзууд гэхээр л тий хоорондоо бүх юмаа ярьдаг ч юм уу тийм биш. Яг л ингээл яг нөө хэл хязгаар гэдгийг амар сайн тогтооцсон. Тэгээд хүүтэн хүндийн болохоор энэ бүх харилцаанаар гардаг. Ажлын
одоо хүмүүс хоорондын харилцаан дээр ч тэр хосуудын харилцаан дээр ч тэр альсвал хөршүүдийн харилцаа, альсвал найзынх, гэр бүл, ээж аав гэд бүгдэн дээр нь гардаг тий. Яг үнэ. Гэр бүлийнхэн аав ээжтэйгээ ч гэсэн нэг тийм тийм хүндээ дөө харцдаг юм тустай хүн гэсэн үднээс харцдаг. Тэр нь гэхдээ сайнтай болж байгаа л та. Яг зөв. Тий. Муудлыг нь ярих болохоор. Тий. Яг үнэ. Сайныг нь ярих юм бол ярихгүй. Сайнтай муутай. Тий одоо жишээлбэл хил хязгаар тогтоосон гэхээр одоо бусдын одоо юу гэх юм юунд бусдын одоо хэрэгт оролцохгүй ч гэдэм одоо бусдын одоо нэг юуг эрх ашгийг дээгүүр тавьсан ч гэдэм үү тий. Нэгнийхээ одоо хит ингээд юунд нь хэрэгтэн дурлаад авахгүй ч гэдэм үү. Яг иймэрхүү сайн талууд мэдээж байх үед байгаа. Гэхдээ өнөөдөр зөвхөн муудлыг нь ярих болохоор тэгээ одоо жишээлбэл сая хоёул нь ярьжсэн шүү дээ. Урд нь байр түрээслэх, Японд байр түрээслэх хэрхэн олох вэ гэд тэрэн дээр болохоор ингээд байранд ороход Японд нөгөө Япон хүнийг ч юм уу те нөгөө юугээ барьцаа биш батан даагч хүн хэрэгтэй байдаг те. Тэгэнгүүт тэрэн дээрээ ч гэсэндээ Япон хүмүүс яадаг вэ гэхээр ээж аавыгаа болохгүйгээр тийм нөгөө тусгай юуны компаниар ингээд мөнгө төлж батан даалт хийлэгдэг те. Тийм. Тэгэхээр энийг л ингээд хараад үзэхэд ингээд ээж аав дээрээч тэр те одоо төрсөн одоо ах эгч дээрээс тэр ер нь бол амар тийм хил хязгаарыг тогтоосон жоохон хүүтэн яг дотор нь ороод үзэх юм бол нэлээд хүүтэн хүмүүс идэг. За гэр бүлийн хувьд тийм. 3 дахь. За 3 дахь тэгээд хүн дээр бас саяных дээр одоо нэмээд хэлэхэд одоо хүүтэн хөндийг гэдэг юм нь юун дээр бас харагдах уу гэхээр үйлчилгээний газрын хүмүүс нэг юм жоохон мануалын дагуу одоо харьцдаг тий. Одоо яг юм илдэг найрсаг байгаа ч гэсэн яг зүгээр юм үнэн сэтгэлээсээ биш тэгж байгаараа гэсэн үднээс тэгж одоо харьцдаг. Тиймэрхүү хүмүүсийнх нь одоо тийм хүүтэн хөндий хандлага нь яг тэгж харагддаг гэр бүлийн хувьд ч тэр үйлчилгээний газарт ч хоёулаа бүр яг адилхан ажил дээр ч тэр. Би болохоор үйлчилгээний салбар нь робот чиг гэж үзсэн байна. Би болохоор хит мануалаар харьцдаг гэж чинь. Харин тийм үйлчлэгээний салбар бол үнэхээр тийм одоо жишээлбэл юу гэх юм би одоо жишээлбэл за 7-Eleven те нэг convenience store ороод одоо тэр хүний одоо урд нь сонсож байгаагүй ч юм уу альсвал өөр имийг ингээд асуух юм бол нөгөө хүн бол өстой нэр баг л өстой нэр нэг сансар огторгууд байгаа юм шиг жингүүц хүн шиг л болцдог те бүр ингээд хариулахгүй те. Тэгэл ингээд тэрийг яг ингээд яах вэ гэж монголчууд байсан бол гэлс гүйлгээ ухаанаараа тий. За ингүүл ингэж тэгж магадгүй гэл тэгж уулна бодож уулна хариу үйлдэл үзүүлэх нь одоо бидний хувьд одоо мэдээжийн асуудал ч гэсэндээ японочдын хувьд бол тэр нь бол мэдгүй тэрийг одоо би нэг бол хоёр юугаар бодоод идэн заяа. Нэг бол тэд нэр ингээд цаана мэдж байгаа мөртөнлөө ингээд хийхийг хүсэхгүй байгаа. Одоо юу гэх юм энэ бол миний хийх хэрэг биш гэж үзэж байгаа учраас ингээд мэдгүй юм шиг ингээд яаж чадахгүй юм шиг тариалдаг. Айлсвал мэдж байгаа мөртөнлөө хийхийг хүсдэг. Биш юу лээ нөгөөт нь болохоор ерөөсөө мэдгүй нэрнгэсээ мэдгүй. Тийм л байгаа. Тэгээд одоо нөгөө за нэг ажил байлаа гэхэд ингээд за нэг юм зардаг ажил байлаа гэхэд тэр юмыг авч өгөөд хүнээс мөнгөний аваад тэгээд торонд хийж өгөөд юу яа гэсэн цаанаасаа нэг заац юм байгаа штэ. Тэр зааснаас нь өөр юм байх юм бол одоо хийж өгөхгүй тэр хүнд. Тэг хэрвээ зааснаас нь өөр юм хийгээд өгчөөд асуудал үүсэх юм бол одоо хариуцлага хүлээж чадахгүй. Тэ жишээлбэл одоо нэг хүн зам одоо заагаад өгөөч гэх юм бол өөрөө мэдчихсэн ч энэгээр та ингэж явчвал зүгээр гингүүд нөгөөх нь нөгөө зам нь ажиллахаа болцсон байх юм бол тэр хүн өөрөө асуудал орно гэдэг утгаараа одоо хэлж өгдөггүй жоохон юм өмхий санаалаад гэх юм уу тий өөрийнхөө бас нөгөө хариуцлага хэлж байгаа үг болох нь буцаад хариуцлага болно гэдэг юугаар яадаг тэгэнгүүт одоо тэгээд өөрөө хийж өгмөөргүй байгаа юм а ингэж нөгөө хийж одоо асууж сургалж байгаа юм шиг их дүр үзүүлдэг бас тий би одоо компаниасаа асуугаадах юунасаа асуугаадах гэл харахад ингээд айгүй сайхан ингээд харьцаад хариулаад ийм арга сүвэг хайж байгаа ч юм шиг мөртлөө уучлаарай айгүй уучлалтай айгүй гоё гуйгаад тий өстой ингээд хайсан чинь өстой болсонгүй өстой тусалж чадсангүй өстой уучлаараа танцтай нэрээ гэл айгүй сайхан уучлалт айгүй сайхан үйлчилгээ үзүүлж байгаа мөртлөө яг ингээд бодит юм байдаггүй. Тэгэхээр яг нөгөө тий тэр заасан юуныхаа хүрээнд л ер нь байдаг. Гэхдээ юм том нийгэм болохоор цаанаасаа тийм байхыг шаарддаг ч болчт юм уу да яа тийм. Яг зөв тийм байж ч эсрэгээрээ энэ олон хүн одоо энэ баг
газар нутаг дээр ив найрамдалтай тий дөвдийг журамтай одоо хуйлаа сахаад амьдардаг байх гэж л бодсон л та. Тэгэхгүй ингээд хүн болгоо ингээд одоо өөрийнхөө хиймээр байгаа хийгээ дураараа ингээд байгаад ах юм бол нэг нийгмийн сахлах батн алдагдаад яахад хэцүү болох байх л та тий. За хүн дээр миний хувьд иймэрхүү байна. Тий, над дээр ч гэсэн яг адилхан. Нэг юм миний яг энэ болохоор яг одоо энэ хамгийн сүүлийнх заяа хүн дээр хамгийн дургуй зүйл заяа. Энэ болохоор юу вэ гэхээр ингээ хүмүүс нь хоорондоо ингээд ялангуяа энэ болохоор нэг үйлчилгээ одоо их олон нийтийн газар ингээд үгээрээ биш үйл хөдлөлөөрөө одоо уур амьсгалаараа нөгөө хүндээ ингээд яамаар агаагаа илэрхийлдэг. Энэ бол миний бүр Японы бүр ингээ Япон хүний бүр хамгийн дургуй зан чанар нь. Тэр нь яг хэлбэл заяа ингээд тэргэнд явж илаа. Тэнгүүд одоо за би одоо жишээлбэл ингээд амар чанга ингээд мэдхгүй амар чанга ингээд хөгжим ингээд сонсоод чихвчцүүцээ явж ийн заяа. Тэнгүүд ингээд миний хажуудлын хүн магадгүй тэр нь ингээд амар ядаргаатай санагдаад тэнгүүд надад байна штэ тий ингээд одоо барууны орнууд ч юм уу Монгол энэ төрсэн бол хөө чи над юугаа жоохон чимэг болгочоор төхөө энэ төр гэж гуйв штэ тий. Тэнгүүд тихгүй заяа. Хизээч үгээрээ бол баг хизээч хэлэхгүй заяа. Тэнгүүд яадаг вэ гэхээр муухай харна, цэхэлзэн аль эсвэл одоо яварна. Тий нэг бол шууд миний ажинаас шууд босоо явчих ч юм уу тий. Нэг бол одоо яадаг чинь байн ингээл надлаа ингээл амар муухай хардаг ч юм уу. Аль эсвэл ингээд одоо нэг юу л тагнаага яах ч юм уу тий. Нэг яадаг гэдэг чинь ингээд амаа ингээд дуурдаг лээ. Ставци монголоор юу гэдэг лээ. Тэг ч юм уу тий. Тиймэрхүү гэдэг лээ. Опс юу. Биш яха. Тагнаад шах. Хоёул бас энийг яг ингэж нэг яриад нэг хүн комментээр болсон гэж өгчээсэн юм мартчихсан. За тэгээд ерөнхийдөө иймэрхүү үйлдэлүүдээр ингээд тэр хүнд дургуй байгаагаа илэрхийлдэг. Энэ нь бол ингээд яг нэг бодлын одоо нэг хэрэг төвөг одоо тий үүсгэхээс л ингээд зайлсхийж байгаа нэг хэлбэр нь л ахал да. Гэхдээ тэр нь эсрэгээрээ ингээд амар муухай хүүтэн тэгээ ингээд айгуу тийм муухай байдаг. Бүр ингээд надаа бүр ингээд би ядж хахад ингээд Японд ингээд удаад ирэхээр улам ингээд тэрийг ингээд одоо ингээд жоохон ингээд хараад шууд ингээд мэдчихдэг болсон гэх юм уу. Тэгээд ингээд амар хэцүү байдаг. Тэрийг ингээд хараад яваад авах надад амар тухгүй байдаг. Тийм болохоор энийг арай нэг гоёор одоо жишээл ингээд Америкчууд энэ төр болохоор амар ингээд nice ингээд зүр хилчиж байгаа байхгүй тий. Тийм тэгэнгүүт ингээд ерөөсөө тийм nice биш амар тийм муухай нөгөө хүнийг ингээд анзаартал нь ингээд юу байдлаар юу байдлаар хөө сэтгэл төрүүлэхээр энэ нь бол надад хамгийн таалагддаг. Яг байна. За дараа нийгэмдэр юу байна? За нийгэмдэр сайн нөгөө метрон дотор гээд ярьсанаас метроны талаар метро нийгэмдээ орох уу заах өдөр тутмын зүйлтэй. Ерөнхийдөө метро жоох нөгөө хугацаанд эрт зогсдог болохоор амьдрал жоохон аюудгартай болдог. Ер нь тэгэл нэг 11 12 мөр хэрэгээ сүүлийн метро явдаг болохоор угаасаа метроны сууж л харих учраас Токио ч нэлээд том тэгэл тийш явна. Гэрийнхээ ойролцоо эднэр тэгж одоо гарч орж зугаалж явна гэж ер нь л байдгүй. Дандаа л тийшээ нөгөө явж ээж явдаг. Тэгээд тэр тал дээр жоохон юу байдаг. Гэхдээ одоо ч бараг тасчих тээ. Тийм шүний амьдрал энэ төр гэж ер нь бол байхгүй. Тэгэхээр ийм болохоор хуйдгартай дөө тийм хаяа нэг гарахтаа тэгэл за бараг таксидж харин тэгж ингэ нэгж тооцож ижил нийл тэгж гарах нь бараг нэлийн ховор. За тэгээ метроны хувь цагийн хувь тийм тэгээ метрон дотор сая закагийн хэлснээр яг тийм хүмүүс одоо нөгөө үүргэвчээ одоо ингээл ард мартаа том үүргэвч энтертэй авах юм бол амар түлхэж мөлхөөл айгу мухай. Гэтэ үүргэвчээ нөгөө урталтаа ингээл үрдэг тэр нь ч гэсэн би саяхнаас үүргэвч үрж байгаа хгүй ажиллаа нөгөө дандаа хажуудаа үрдэгцэн хөхтэй тэгээд хүмүүс дандаа нөгөө үүргэвчээ метрон цогтаа урталтаа үрдэг штэ. Тэгээд
Тэг чи урд ард үүрэх ер нь бол нэг ялгаагүй зү. Урталтаа өрөнгөд уртлын хүн дээр тэр чин тулны зү. Хойдолтой үрхэр чин бас хойдлын хүнд тулуулахгүйгээд урталтаа үрж байгаа ч гэсэн. Тэрний утгыг нэг ойлгохгүй. Тэгэл нэг хойдолт хэрвээ нөгөө өрөг хүчээ урталтаа авчих юм бол за бас нэг аастай юм уурлаж магадгүй гэж бодоод өрөг хүчээ ингээл урталтаа үрж мөрөл тэгин тэр мөр бол ягавтай тий. Артаа үрсэн чи ер нь нэг тийм нарийн юмнуудтай тэгээ метрон дотор болохгүй юмнууд айгүй ихтэй. Уцаар ярьж болохгүй хэвчээ чанга дээр нь тавьж болохгүй одоо нөгөө хажуугийн суудал дээр хүм багтай суудал дээр суусан ч заавал нөгөө ачаа өөрийнхөө цөмхөө өөр дээрээ авна нэг юм бүр нэг баригдмал нэг тийм метрон дотор амар тийм юу байдаг. Гэхдээ тэр нь илүү тохгүй байдаг тийм. Гэхдээ бас нөгөө Монгол энэ дээр автобусын цугаараас бас амар эвгүй хэцүү л хэлээ. Тэрийг тийм бас ийм нэг юм баундари байж бас арай зүгээр ч юм болов. Тэгээл нэг зүгээр санаандгүй ингээд жоохон хурж одоо нөгөө төсөх гэх юм уу төсч мөсчүүл амар ингээд явраад тэгж мэгдэг. Тэр нь айгу муухай байдаг. Тэгээд метрон дотор бас нөгөө гаж хүмүүс их байдаг те. Эмэгтэй хүмүүсийн биеинд хүрээд азар тийм юм байх одоо хүртэл байхгүй ч гэсэн тийм гаж хүмүүс ихтэй айгу муухай. Тийм. Би яг наадхан дээр чинь бас яг нэмээд хэлвэл би болохоор штэ тэгээ өөрийнхөө байх хэцүү гэж утсан байна заяа. Тэр нь болохоор жишээ нь одоо нөгөө нэг одоо метро интерт ч юм уу те нөгөө хувцс мувц центр өмсөхөөр ингээд одоо жоохон л ингээд нэг одоо юу гэмдэ бусад хүмүүсээс өөр хувцс центр өмссөн байгаа бол амар хардаг. Тэгээ дээрэс нь ингээд ялангуяа эмэгтэй хүн бол дээгүүрээ жоохон ингээ ил хувц өмсөх юм бол амар тэрийг нь ингэж бүр амар эвгүй хардаг. Доогуура богинохоо юм ч юм уу доогуура ил юм өмсөхөд бол арцсангуу гайгүй. Япон хүмүүс нь өөрсдөө ч гэсэн тиймэрхүү өмсдөг тийм. Тэгэхээр дээгүүрээ эмэгтэй хүн бол яхаар ил юм өмсөхөр амар эвгүй тухгүй хүмүүс ингээд амар сонь хараад тэгээд дээрэс нь бас дан ганц метро биш одоо ажил дээр ч гэсэн тэгдэг. Ингээ ажил дээр нэг жохон л одоо өөр тий жишээл үсээ нэг арай нэг одоо тод юу гэдэг нэг шар өнгөөр буцсан ч юм уу тий альсвал ингээ хувцас ингээд яг энэ ямар ажилласаа мэдээж болно л да жишээл офисын ажил хийж ялаа гэж бодоход одоо жишээл ингээ гадны хүмүүстэй уулзахгүй зүгээр ингээ офисын ажил хийж ядлаа гэж бодоход нэг шараар үсээ будаад за тэгээд одоо юу гэдэг арай нэг жохон өөр тий арай нэг дэгжин ч юм уу энэ төр хувц мувц өмсч юм бол хүмүүс ингээл ажлын хүмүүс энэ төр амир өө чи өнөөдөр юу болсон яах гэж байгаа гэж мэгэл амир ядаргаатай ингээл юу асуугаад идэг тий нэг бол ингээ асуухгүй бол ингээд асуухгүй ч гэсэндээ ингээд амир хэлээд нэг юм хараад эсвэл ингээд магтж байгаа юм шиг бодлоо тий өө ямар гоё ганган ийм хувц өмссөн ч гэдэм үү тэгэж мэгээд тий тэр нь бол цаагаараа хэлж л байгаа тий өө ажил дээр ийм юм өмсч болдсон юм уу гэсэн л барыг цаагаараа хэлж байгаа юм тий яг зөв. Тэгэхээр ингээд тэр өөрөөхөө байх боломж нь жоохон баригдмал байдаг. Тийм тэр нь жоохон хэцүү байдаг. Хувцаслалтан дээр бол яг тийм одоо жоохон гэрэлтдэг хувцсны дотор нь заавал ингэж мак өмсөх ч юм уу. Ер нь ингээл нэг олон давхар хувцс өмс юу ч гэрэлтүүлэхгүй хувцс өмсөөр байгаа. Тэрэндээ бүр тасцсан. Тэгээд одоо ингээд Австралийн энтерт байгаа хүмүүсийн хувцлалтыг харахаар вау бүр зүгээр л соёлын шок солино шүү дээ. Эмэгтэйчүүдэндээ хөр амар юу задгаа юм дресс өмссөн, төвхл өмссөн ажилдаа явангууд бүр вау гэж хараад. Тэгээд Японд ч нөгөө сайн нэг ажил дээр гэснээс нөгөө юу ерөөсөө өмсдөхгүй тий одоо шилэн тэрхгүйгээр юпг ерөөсөө өмсөхгүй тэгэл одоо нөгөө левчиг нь угаасаа гэлтчихгүй мөр гарахч бараг тийм тэр бол бүрэг бараг левчигтэйгээ сууж байгаа юм шиг бараг харагдана тий тэгэл Монгол нөгөө бүр левчиг нь гэрэлтэж мэрэлтсэн хүмүүсийг харахаар оо вау so sexy гэж хараад бүр хүмүүс левчиг зүүдэггүй юм билээ Монгол тийм ээ тийм нэрээ тийм байсан зүгээр нөгөө ялангуяа залуу охтууд ингээд төхний тавшин гэрэлтэй явж байгаа. Би бүр ингээд бараг сандраад харин тэр чинь уул нь бол болох юм шүү дээ. Зүгээр л юм шүү дээ тий. Тэр хүн өөрөө л зүгээр бол тэрийг бол нэг 90 тойрны хүмүүс нь комментлээд авах хэрэг авахгүй шүү дээ. Харин тийм тэгээд хувцлын хувьд бол үнэхээр тийм тэгэл өвдөгнөөс өвдөг гарчих юм бол тэгэл богиндоо орчин тий. Тэгэл ерөнхийдөө хувцлалт жоохон эмээ стил рүү орж ийнө орж. Харин ажил дээр ер нь тэгээд өвдөгнөөс дээгүүр юу бүг өмснө гэж бараг байхгүй үстэй тий. Атаж үг өмсөхгүй. Би бас тий хит хавцагдмал гэж бичсэн байна. Тэгэхээр яг эндээ яг ижлэх нь л би бүр амар юу ажил хийдэг байхдаа бүр
Одоо жишээл ингээ оройн ч юм уу ингээд найзын төрсөдөр штэ. Тэгэхээр ингээд ажил дээр солих хувцас авч очдөг гэсэн шүү дээ. Тэгээд ингээ ажлаа тартны дараа ингээд ажлынхаа 0 ороод хувцас сайлаад өмсөө явдаг. Тийм яг үнэ. Тэгэл нөгөө нүрний будаг модга те нөгөө тод будгаа бодохгүйгээр цүнхэлж авч байгаа л замдаа нөгөө юуны метроны найлмалд орж будаал эсвэл хувцас сайлж мэлэл би бас нөгөө сольдог авч явдаг гэснээс нөгөө өмнө нь хоёлаа цаа нөгөө коронавиг өмнө амар их аялдаг гэсэн шүү дээ. Амралтын үе мууяр нөгөө урт амралтын үеэр аялаад явцдаг. Тэнгүүт ингээд чамдаана ажилласаа шууд онгоцны бодлол руу явах үед амар юм хүний хэрэгтэй амар ороод л ядаргатай. Яг зөв. Тэгэл нөгөө хаашаа за энэ удаа дахиад хаашаа аялах гэж байгаа яах гэж байгаа ингээл тэнгүүт нь биш үү чамдаана аваад нөгөө локерт хийгээд метроны локерт хийж нууцаад юу ч болоогүй юм шиг ажил дээр очиад за харьлаа гэж тэгэл шууд метроны локероос тийм юугаа аваад онгоцны бодлоо ачаагаа аваад онгоцны бодлоо ордог гэсэн чинь тийм өгнийхэн цаана нэг юм үг байдаг те. Яста нэрээ тий одоо тэгээд нөгөө жишээлбэл маа найз охин мохон өөр нэг найз энэ төр тэгж аахгүй одоо ингээд ээлбигийн ч юм уу жоох үнэтэй ингээд цүнхээ бариад ч юм уу оролттой энэ төр ороогоод ажил дээрээ очиж чаддгүй гэж аахгүй юу болохгүй тий болохгүй тэгэнгүүт тий тэгэхэр чин пөөх яста нэрээ тэгтээ бүр нөгөө нэг өндөр цалинтай тийм корпорат газрууд бол гайгүй л байдаг байх л та. Бид нар шиг зүгээр ингээд нэг юм Японд дундаж одоо компанид ажиллаж байгаа би биенийхээ цалин мэдж байгаа хүмүүс дунджаар цалингийг мэдж байгаа хүмүүс энэ яагаад ийм үнэтэй юу авд юм бол нэг өөрсдийнхөө нэг юунд бид нар ч юм бол тэгэл болгоол дуртай юм авдаг штэ тийм ойлголт нөгөө ерөөсөө байхгүй болохоор яг зөв үнэтэй брэнд энэ юм өмсчих юм бол тэгэл энэ бас нөгөө нэг юу яж бас магадгүй энэ хоёлаа одоо бид хоёр ч одоо ерөөсө Токиогоос өөр газар амьдарч үзээгөө тэгээд тийм болохоор бас Японы хөдөөгөр бас жоохон ондоо яж магадгүй шүү одоо хөдөөгөө тий өөр газруудаар Осака Кантай хаваараас арай гайгүй ээж чөлөөтэй ээж магадгүй шүү тийм бид нэр зөвхөн Токиогоос гарч чадаагүй биш гарч югдэг гарч үзээгүй хоёр шүү. Тийм. Тэгэхээр яг Токиогийн хүмүүс ялангуяа бүр амар юу хүйтэн байдаг. Тэгээд угаасаа тэр Осакагийн хүмүүс ч гэсэндээ нөгөө Токиогийн хүмүүсийг амар робот шиг амар хүйтэн хүмүүс гэж ярьдаг юм лээ. Тийм үлээ. Яаж Токиод амьдардаг байна гэдэг юм тийм. Окинавагийн хүмүүс энэ төр бүр Токиогийн хүмүүс амар дургу гэсэн. Тэгэхээр бас ийм амар халуун тогоон дунд буцалж ирсэн хоёрын яриа гэдгийг сайн ойлгоорой. Тийм. Нөгөө жоохон давсалч биш юм а гэхэд ямар ч гэсэн юм нийтлэг биш юмыг тодруулж ярьж байгаа гэх юм одоо юу гэх юм бэ нэг тийм дандаа бас юм биш шүү гэдэг. Хамгийн одоо юу гэх worst-ыг нь ярьж байгаа тий хамгийн одоо байж болох муу гэх юм уу. Мууг нь ярьж байгаа тий. За өөр тэгээд нийгмийн хувьд нийгмийн ярьж байгаа ч тий тэгэхээр процесс удаан одоо ямар нэгэн зүйлийн процесс удаан гэж бичсэн үү? Тийм бүх юм амар удаан. Тийм бүх юм нь яг төлөвлөгдсөн тий ингээд төлөвлөгдөөгүй юм ингээ гараад ирэх юм бол тэрийг ингээд нэг за наадах чинь одоо юу гэдэг Монголд байсан бол тий за наад Univision одоо жишээл ингэ штэ одоо за танаа Univision-ыг ингээ тавиулсан гингүүд за маргааш ч тавиад өгчээ хүнээ явуулчих гэл тий тэнгууд Японд одоо жишээл би нэг ганц тэр нэг Rakuten-ийн интернетийг тавиулах гэж сар хүлээсэн заяа. Ингээд сарын дараа л ингээд манай хүн очиж ингээд тавьж өгөх боломжтой байна гэж заяа. Йоо би бүр нэр үнэхээр окей тэгээ би сар тэгээд нэтгүй байна гэсэн үг үү те гэж бодож байгаа юм чинь бүр амар удаан ерөөсөө. Маш удаан. Бүх юм нь удаан. Тийм учраас юмнаа айгүй эртнээс л төлөвлөж хөдөлгөхгүй болвол бүр ингээд дөнгөж анх Монголоос ирсэн хүмүүс бол ингээ гайхаад бараг шоконд орох бах. Юу гинэ нэг сараа гэд те. Тиймэрхүү юм зүгээр ингийн байдаг. Тэгээд энд тэнд очихоор амар их одоо цаг авсан ч гэсэн айгүй хоочрлон хүлээн одоо имлэг дээр тэгээл нөгөө дүүрэг хотын захиргаанууд эднэр айгүй удаан тэгээд ерөнхийдөө тэр нь яг нөгөө Жинтан хий гэсэн нэг одоо үүднээс нэгдүгээрт байдаг ба хоёрдугаарт нөгөө бас айгу том нэг юм олон хүн амтай хот учраас тэгж бүх юм төлөвлөгөөний дагуу тэгж явахгүй бол бас болдгоо юм байдаг бах. Бас нэг юм нь хүмүүс нь жоох удаанчтай ажил хийхтэй. Тэрнээс бас жоохон хамаардаг байна тий. Тий. Гэл хийчихгүй ер нь нэг жоох удаан тий. Яг л нөгөө нэг хоёулынгийн саний ярьсан нөө мануалын дагуу хийдэг яг робот шиг гэсэн тий. Тэгэл тэр байгаа байхгүй юу. Тэгэд угаасаа яг ингээд Япон үндсэн ажилтнуудыг хараад байхад ер нь амар одоо юу гэх ингээл
монголчууд чиг ингээл за энийг ста нэрээ өнөөдөр хийгээд дуусгачих энэ төр гэж мэгэл ерөөсөө нэг тийм байхгүй. Ер нь бол тэгэл яг л ингээл өдөрт яг ямар дуу хэмжээний үүрэг даалгавар өгсөн байна. Яг тэрнийхээ дагуу л ингээ хийгээд ер нь яг амар юу гэдэг алгуурхан явдаг гэх юм уу. Гэхдээ алдаа ерөөсөө гарах нь маш бага. Айгуу тийм яг Тийм бага. яг үнэ удасныхаа хүрээнд алдаа бол байхгүй тий. Тийм байдаг. Тэ наадах чинь би яг бас битсэн байна. Тий одоо нөгөө шинээр үйл ажиллагаа бизнестэй Япончуудтай анх бизнес хийж эхлэж байгаа хүмүүс эднэр байх юм бол ер нь маш удаан шүү гэдгийг нь тий ойлгож сэтгэлийн бэлтгэлтэй байгаарэ гэж бисий даа. Яг зөв. Тэгээ одоо имлэг цаг авах энэ төр ч гэсэндээ тий ер нь бол тэгэл 2-7 хоногийн дараагаас ч юм уу тий хурдандаа л 7 хоногийн дараагаас ч юм уу ер нь тиймэрхүү байдаг. Тэгэхээр энэ нь бас айгу нэг бодлын айгу ядаргаатай. Гэтэ ер нь хөгжсөн орнууд ер нь л иймэрхүү байдаг юм шиг үлээ. Тэ? Тийм бах та тий. Герман бас тийм гэсэн шүү дээ. Би наас сонссон. За дараа нийгэм дээр чамд хэлэх юм байна уу? Аналог гэж бичсэн байна. Ойлгож байна. Бүх юм айгу жоохон нэлээ аналог. Одоо бүх юм цаасаар явдаг, шуудангаар явдаг, факс одоо хүртэл факсаар явдаг бүх юмнууд нэлээд жоохон тий саяхнаас л одоо нөгөө нэг денси манэс электрон мөнгө тий одоо карт март нэг сүүлийн хэдэн жилээс л баг хэрэглэж ирж байгаа. Тэгээ би хамгийн анх Японд ирээд 10-аад жилийн өмнө штэ одоо ингээд картаараа төлөөдсөн чинь хүмүүс намайг нөгөө баг бэлэн мөнгөгүй болоод кредит карт, зээлийн карт ашиглаад байгаа мó гэж баг боддог. Одоо бодчихсэн гэх юм уу 10 жилийн өмнө. Тэгэхээр 10 жилийн өмнө баг нөө карт баг огт хэрэглэдэггүй дандаа бэлэн мөнгөөр идэгс ахгүй юу байгаа ахгүй юу. Тэгэхээр одоо сүүлийн үед л карт мартаар хэрэглэж байгаа болохоос ерөнхийдөө айгүй аналог байдаг бүх юмнууд нь одоо ингээд Япон гэхээр нэг тийм лаг технологиор хөгжсөн тэнд одоо бүх юмын робот хийгээл яг робот ганц манц нөгөө хоолны газрын тэрт робот хоол мал зүгэл явах хувьд явж л байдаг л да. Гэхдээ хүмүүс нь айгуу тийм техникийн зүгээр энгийн хүмүүс нь техникийн мэдлэг бас айгуу муутай. Тийм наа чин зөв яг үнэ шүү. Тэгэл одоо хүртэл амар факс тий нөгөө юунуудээ шуудан заавал их хувь нь хэрэгтэй гэж мэгэл тий. Эсвэргээрээ Монгол энэ Японы хажууд бүр хавьгүй юу атсан. Хавьгүй тий. Бараг 2 халхмын урд явж байгаа. Яг иймэрхүү юугаараа болвол тий. Системээр бол одоо бараг Монголд ч бэлэн мөнгө хэрэглэдэг хүмүүс байхгүй болоо таксины мөнгөийг хүртэл нөгөө нэг юу шилжүүлж гэдэг болсон юм байна шүү дээ. Арай нэг гайгүй болж ирсэн коронавигаас хойш одоо нөгөө хүмүүс гэрээсээ ажиллах, зүүмээр ажиллах, ремотоор ажиллах гэсэн ремот work энтер гэсэн үг мөгчөн бараг тий. Сая коронавигаас хойш л гарч ирсэн. Тэрнээс шингээл өдөр болгож компани руугаа аваад метрон дотор алалцаалж эхэлдээл тэл явдаг гэсэн. Тэгээд коронавигаас хойш нэлээд одоо нөгөө техникийн хөгжил рүү бас аваачсан. Яг зөв. Тэгээд коронавигаас хойш нөгөө бэлэн мөнгөөр вирус дамжаад байна гэд. Тийм. Кредит карт тиймэрхүү нөгөө электрон мөнгө энтрээ илүү хэрэглэсэн. Тийм. Корона бэжэж л арай нэг гайгүй болсон шүү. Тэрнээс өмнө ер нь таг аналог л байсан. Одоо тэгээд ер нь Япон руу наашаа аялахаар ч юм уу ирж байгаа хүмүүс бэлэн мөнгө бас бэлдэх хэрэгтэй. Карт уншдаггүй газрууд бас зөндөө байгаа. Яг зөв. Тийм. Наад хүмүүс тэгэл угаасаа Японыг гэхээр л Япон бараг 2040 онд амьдарч яана гэж мэгэл амар рилүүд явдсан шүү дээ. Наад би бүр харчаал үгүй шүү. Наад ч зүгээр л нэг жижигхэн нэг бараг нэг юу туршилтын л нэг тийм робот моптыг харуулангуутлаа бараг Япон 2040 онд амьдарч яана гэж мэгээ тийм байхгүй. Тийм. Наад ч бол амар яг гоё юу байна. За чиний хувьд надад би болохоор нийгэм дээр штэ тий цалин хүний үнэлэмж муу гэж хэлсэн байна. Энэ болохоор тий нөө бусад одоо өндөр хөгжсөн орнуудтай харьцуулах юм бол Япон цалангаараа хамгийн бага байгаа. Тэгээд Солонгос ч гэсэндээ цалангаараа гүйцэгдсэн. Тэгээд гүйцэцсэн мэл. Тэгээд тийм болохоор ингээд баг юу гэх тэр Японы уулын G7 энтерт ордон штэ тий. Тийм байж ингээд цалин амар бага. Тэгээд бас хүний тийм үнэлэмж бас айгүй муу. Тэгээд бас нэг юм ингээд одоо юу гэх Монголд энэ төр ингээл үнэхээр ингээл ажилдаа амар сайн байх юм бол шууд хилцээний дарга болоод тасгийн дарга болоод тэгэл баг гүйцэтгэх захирал болоод тий
Тэг ингээл шууд ингээл дээшээ явчихдээ штэ албан тушаал нь. Тэнгүүд Японд болохоор тийм юм бүр амар удаан. Одоо тэр албан тушаал ахина гэдэг бол угаасаа дээр үесээ тийм байсан. Нөө юутай одоо холбоотой байдаг. Чи хэдэн жил ажилласан гэдэг туршлагатай нь ингээд холбоотой байдаг. Тийм болохоор жишээлбэл баг тэр нэг юу албан тушаал ахих гэдэг нь хэдэн жил ажилласан гэдгээрээ баг ингээд тооцогдоод явдаг гэх юм уу. Тийм манай ажиллалаа бол тийм байсан амар балаа ингээд 5 жил ажиллах юм бол нэг тийм лидер гэсэн тийм нэг албан тушаал ирж байгаа байхгүй юу. Тэгээд дахиад 8 жил ажиллах юм бол одоо юу ч болдیں۔ Тэ синьор болдог ч юм уу тэ. Тиймэрхүү байдаг байсан. Тэгээ ерөөсөө ингээд тухайн хүн хэр их одоо өөрийнх нь одоо хичээл зүтгэл тэ одоо юу гэдэг перформанс тэ тэр гүйцэтгэл нь хэр сайн байна гэдгийг авч нэг хилцгүүгээр ингээд үнэхээр ингээд тэр юуг нь л ингээд амар чухалчилдаг. Хэр удаан ажилласан ч гэдэг юм уу. Тийм тэрийг нь ингээд чухалчлаад байдаг. Тэр нь бол амар одоо юу гэх юм эсвэргээрээ тэр нь ингээд одоо хүнийг ингээд амар сайн ажиллая ста нэрээ одоо юу гэх тэр юуг нь ингээд гал цогийг нь жоохон унтраацдаг юм шиг санагдсан. Тийм тэгээ зүгээр л нэг цаг нөхцөөж ахал юм бол болно. Тийм цаг нөхцөөгөө л яг хийгсэн одоо үүрэг даалгаврыг нь хийгээл явж байгаа юм бол тэгэл одоо урсгалаараа явцдаг тий. Тийм ерөөсөө нэг сайн одоо хилсэн бүх юмыг ингээд үг дуугүй хийдэг сайн ажилтан байхад л болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд ерөөсөө хувь хүний амбиц одоо юу гэдэг нь тиймэрхүү юмнууд нь эсрэгээрээ гарч ирэх юм бол эсрэгээрээ одоо дарга марган жоохон дургуутдаг ч юм уу тий. Тийм байдаг. Тэр нь болохоор амар жоохон тэрний эсрэгээрээ ингээд бас тэр цалин байлна тий одоо тэр магадгүй ингээд Японы одоо цаашдын хөгжлийг ингээд хоошин татаад байжсэн магадгүй л юм. Тийм хитрхи ингээд хуучин цаг байдаг. Санал нэгдэж байна. За тэгээд дахиад нэг юм болохоор ингэсэн бах юм. Юмнууд нь жижигхэн гинэ. За энэ болохоор жишээлбэл одоо байр байна. Би одоо ингээд урд нь ингээ өөрийгөө бодоод байгаа байхгүй юу? Бүр амар жижигхэн байранд би оюутан байхдаа энэ төр амар жижигхэн байранд амьдарч байсан заяа ингээд ор тавиал тэгэл баг ингээд бүх сэргээл ингээд нэг хичээл хийх ингээд санал ширээ тавиал тэгээ ерөнхийдөө ингээд дүүрчин заяа. Тэгэл чемдана тавиал баг болчихно. Тэгэхээр тэгээд тэр нь болохоор ингээд тэр үедээ болоодсэн юм шиг санагдаж байгаа мөртлөө одоо ингээд бодоод үзэхэд амар тухгүй байгаадсан байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд Японд ингээд тог тух гэдэг имийг ингээд баг мартцсан байсан юм шиг санагдаж байна. Тийм болохоор ингээд амар гоё хүн чинь бол ингээд амар гоё ингээд одоо юу гэдэг хүснээрээ ингээд те ингээд одоо амьдрах зай талбайтай ингээд нэг сайхан тэнгэр ингээд тэнүү ингээд амьдрмаар шүү дээ тий. Тэнгүүд тийм юм ингээд угаасаа бүх юм жижигхэн болохоор ингээд тий угаасаа ингээд жижигхэн газар нутаг дээр амар 124 сая хүн амьтаг хүн амьдарч байгаа. Тийм болохоор угаасаа тийм жижигхэн байрны тийм жижигхэн байх нь ойлгомжтой л ахaltaа. Гэхдээ мэдээж ингээд мөнгөийг нь төлж чадах юм бол мэдээж тийм гоё том бүр амар гоё одоо хаусууд том байшингууд мэдээж байгаа. Гэхдээ яг ингээд энгийн амьдрах тэр юунууд нь орон сууцнууд нь бол үнэхээр жижигхэн жоохон тэр нь жоохон тогтохгүй юм шиг одоо яг санагдаж байна. Тийм байна. За миний хөрөөгөө тийм ингээд дуусчихсан шиг байна. Би сая нэг юм бодлоо. За одоо нөгөө хувь хүний онцлогоо хэрэгжүүлэх боломжгүй нэг юм гэх юм уу? Нэг юм сүргийн нэг юм. Тэ одоо групп одоо нийт хүмүүсийн л одоо нөгөө аяыг нь дагна гэх юм уу те онцгойрох ерөөсөө нэг тийм онцгойрдгүй хүмүүс өөрсдийнхөө гэхдээ айгүй ерөнхий юм ярьж байгаа шүү дээ. Айгүй тийм өөрийнхөө санаа бодлыг тийм хүчтэй илэрхийлдэггүй энэ намайг яаж юугээ бодож байгаа гэсэн тийм одоо чүчөөсрүүтэй одоо нөгөө нэг тийм эмээх тийм сэтгэл зүй амар их байдаг эмээх гэх юм уу. Тийм болохоор ингээд хувь хүн болгон өөрийн онцлогтой тэрийгээ ил гаргаж ингэж гоё өөрийнхөө чөлөөтэй амьдруулна. Хүн болгоны онцлог нь тэгж хөгжиж явуулна гоё сте тий. Тэгэнгүүт нийгэм нь ерөөсөө ингээд бүх нийтээрээ сүргээрээ ижилхэн одоо иймэрхүү байхыг тийм болгоцдог. Нийгэм нь угаасаа тийм болцсон. Бид нар ч гэсэн бараг тийм болж байгаа
байх бараг. Тийм. Тийм. Тэнгүүд хоёлаа нөгөө дээр үед жоох одоо нөгөө эстиш аялал явж байхад гадаадад аялж байгаа японочдыг харахаар Японд байдгаас шал өөр байгаад байдаг гэсэн тий. Тэгэхээр Японоосоо гарчвал эднэр чинь хөөрхий бас л хүн шиг л чөлөөтэй л өөрсдийнхөө рол юм байна штэ гэж бараг тий. Октод нь амар задгаа хувцс юм. Таиланд ч жилээ санаж байна юм амар задгаа юм өмссөн. Амар цаага инээлтсэн нэг Япон октод энэ төр айгүйх явжсэн тий. Тэгэхээр нийгмийн нэг тийм тэгэл Японд онгоцны буугаал метрон зуусан чинь нөгөө нэг дүнсээсэн царайтай хүмүүс ингээд буцаад болцсон байсан. Тэгэхээр нийгэм нь айгүй тийм хүнийг тийм болгохдаг нийгэм юм шиг санагддаг. Яг зөв. Ерөөсөө л чи одоо бусадтай адилхан байх хэрэгтэй. Бусдаасаа тэгээд яасан бол одоо онцгой тий өөр ах юм бол тэгээд одоо тэр нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй хаягдах болно. Тийм болохоор тэрнээсээ ингээд тэр нийгэмдээ ингээд өөрийгөө авч одоо нийгмийн нэг нь байхын тулд ингээд ижилхэн байх хэрэгтэй. Ижилхэн байхаас аргагүй болчихдаг. Яг зөв тэр нь дуулууртай. Тийм. Гэхдээ бас амар өөрөөр хүмүүс байгаа тий байгаа мэдээж байгаа тий өөрсдийнхөө орчныг бүрдүүлсэн тий. Бусад яг ингээд улс оронтой харьцуулах юм бол тэр хувь нь амар бага. Тэр хүн амын хувь тий. Тийм. Яг зөв. Наадах чинь л бас яг нийгэмд ер нь хамгийн бас дургу байгаа зүйл гэх юм уу. Одоо тэгээд бас хүүхэд өсгөхдөр ч гэсэндээ бас жоохон санаа зовоод байгаа байхгүй юу. Ингээд Японы цэцэрлэгээс нь ихсүүлээл ингээд чи одоо яг адилхан байх хэрэгтэй. Чи адилхан цэцэрлэгт нь хүртэл ингээд бүгдийг нь одоо адилхан хувц өмсүүлдэг. Тэгэл бүр их сургуульд орон ортол те их сургууль ортлоо Японы бүх хүүхдүүд адилхан хувц өмсдөг шүү дээ. Бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль гэх те форум өмсдөг. Тэнгүүд тэр нь болохоор бас нийгэм нь ингээд одоо нэг баян ядуугийн одоо хоосны ялгааг нь гаргахгүй гэдэг юм. Эсвэл ингээд бусдаас ингээд өөр ялгарах ингээд тэр юуг нь ингээд дарчж байгаа гэж ойлгодог. Тийм болохоор ингээд мэдээж Монгол ч гэсэн өмсөж байгаа л доо. Тэгтээ ингээд өөрсдийнхөө ингээд онцлогийг ингээд харуулад одоо юу гэдэг юу ааж болд нь штэ. Одоо үсээ будах ч юм уу те юу гэдэг чинь одоо хумсаа будах ч юм уу. Тэнгүүд юуны Японы тэр юу нь болохоор үсмэсээ одоо хүртэл хараар буддаг хэвээр л тий. Амар тийм хатуу. Тэгэхээр бүр ингээ багаас нь эхлээд амар дарчж байгаа болохоор тэрэн дээр жоохон ингээд жоохон тийм би гэсэн тийм нэг юу нэрөөсөө ингээд байхгүй болчих юм шиг санагдаад тий. Одоо ингээд сургуульд ороогүй ч юм уу жоохон хүүхдүүд айгүй юм хөөрдмөр амар юм том уншиглаг айгүй тийм цаваас хэрэглэн айгүй хөөрхөн байдаг тий. Тэгэнгүүтээ одоо дунд сургууль 10 жил болцохоор ингээ бүгдээрээ л яг нэг форм авсал нэг тиймэрхүү жоохон дуугайж дуу юм шиг болцсон юм шиг зүгээр санагддаг тэр гэхдээ тийм тэгэл дараа нь нөгөө их сургуулаа төгсчөөл бүгдээрээ нөгөө ажилд орох гэж ингээл бүгд ижилхэн форм юу дээлээ Sweets костюм бичаг бүгдээрээ ижилхэн костюм бичаг ийм юм өмсөх хэвээр октод нь ийм юбг өмсөх хэвээр ийм цүнх барих хэвээр ийм ботинг өмсөх хэвээр ингэжээж ажил хайж байгаа газараа ярилцлага дорноо гэд бүр тэр мөр ингээ бүгд заагдсан ажилд орохдоо хайхтаа өмсөх хувцс гэд бүр тусдаа зардаг шүү дээ. Тийм байна гэдэг чинь бүх юм ингээ цаанаасаа шийдэгдсэн заасан байна л гэсэн аюуны нотлохол юм л та тий. Тэгжээж нийгэмд хүлээн зөвшөөрөгдөн гэсэн тий. Эсвэргээрээ одоо энэ баруунд Монгол ч гэсэндээ би тэгж сонссон ингээд ажлын ярилцлага энэ төр дээр тий одоо чи эсвэргээрээ ингээд яамаар байгаа ч гэдэг юм уу тий. Чи юу чаддیں۔ Чиний одоо бусдаас ялгарах давуу тал чинь юу юм ч гэдэг юм уу тий. Иймэрхүү имийг ингээд амар одоо ярьцлага энэ дээр сайн хариулж ийж эсрэгээрээ ажилд орно. Тэгэхгүй одоо ингээд юу шиг Японы одоо ажилд орж байгаа ярилцлага шиг тий одоо өөрийгөө дараад би танай компанид ороод сайн ажиллах болно. Би одоо нэрээ дөрвөн журмыг баримтлаад одоо юу гэдэг сайн байна ч гэдэг юм уу тий. Тиймэрдүү юм ярих юм бол манад бол ийм юу бол хэрэггүй гэл тий хүлээн зөвшөөрөгдөхгүй. Тэгэхээр Японы тэр нэг яг нийгмийн тэр сэтгэлгээ болон барууных Монголын бол амар тис бараг эсрэг гэж хэлгээд бараг болно тий. Тийм байна. За ерөнхийдөө бараг гайгүй ярьчихж байгаа юм биш үү тий. Одоо нөгөө өдөр тутам байдаг одоо онцгой одоо зүйл ч юм уу би жишээлбэл нэг юм бичсэн л да. Амар том жом гэж бичсэн байна. Тиймэрхүү тий тиймэрхүү юм байвал амар том мухай жомтой бүр амар том нисдэг жомтой. Тэр нь бүр амар мухай тий.
Тэгээд нөгөө айгу Амар чийгтэй чийгтэй. зэрэг чийгтэй болохоор ингээ юмнууд хөгзрөөд байдаг. Тэр нэг Монголоос бүр муухай бүр тий. шал өөр зүйлтийн одоо хуц хөнжил хувц хонор юмнуудаа ингээд яац юм бол хөгц мөгц одоо арьсан юмнууд үүсчдэг. Одоо ноолуурын схемс гэж юм уу манай Монголын юмнууд арьсан юмнууд бол нэлээд зохицохгүй. Тий ингээд хан ман юмн дээр ингээ хөгц үүсчдэг. Тэр нь бас жоохон ухайдаг. Байнга л цэвэрлж байж ахгүй л тий. Бас нэг юм юу юм байна? Яг одоо ярьсан чинь амьдрал ахуй дээр ярихад байрнууд нь ханан амар нэмгэн. Нэмгэн яг үнэ. Хөдөлгөөний үний бараг найдаж байгаа энэ төр нь сонсогдоод идэг тий. Тийм тэгдэг. Бүр нөгөө Монголын нэг юм зуны байшин шиг лагерийн зуны нэмгэн модон байшин шиг тиймэрхүү бараг сонсогддог. Тэгээд одоо хүмүүс жоохон гайхаж магадгүй одоо миний хэлэх юмд одоо Японы эрүүл хооллолттой энерги тэгдэг штэ тий. Гэхдээ амар юм хими орц найрлага ихтэй одоо хоол хүнс нь одоо бүх юмнууд нь айгүйх тийм юутай хадгалагч байдас өнгө амт оруулагч тийм юм маш ихтэй. Тийм. Тэгэхээр хоол нь яг хуу эрүүлийн хувьд нөгөө шарж хуурж мураагүй гэдгээрээ л яг хуу эрүүлт ихтэй яг нөгөө материал нь айгүй тийм хими найрлага ихтэй. Ногоон цайнд гэхэд одоо бордоо мордоо тий одоо тийм юмнууд нь химиутай юмар борддог ч юм уу тийм байдаг болохоор яг цэвэр органик юм гэв. Органик тасг нь угаасаа айгүй үнэтэй байдаг ш тий. Ингээд байдаг тий 3-ны бараг 2 дахин үнэтэй байгаад байдаг ш тий. Тэгэхээр зүгээр ингийн юмнууд бол нэлээд тийм бодис ихтэй байдаг. Тэгэл ер нь нэг тийм хэдэн жилийн өмнөөс супермаркетын нөгөө уут үнэтэй болсноос ш тэрнээс өмнө амар эко биш байсан тий одоо нөгөө гялгар уутыг ч мөрсдө хамаа намраагүй замбраагүй хүмүүст өгдөг. Тэгээд ер нь нэг жоохон эко биш амар их олон давхар торон дуутанд хийгээл ингээл өгдөг. Өмнөөс нь мараг амар хайрын санагддаг гэсэн. Тэг яг хаа гялгар уутны хувьд сүүлийн хэдэн жил үнэтэй өнгөр худалдаж авдаг болсон болохоор арай гайгүй. Тэгээ бас сахар махар ихтэй юм бас нэлээ их хамтдан байдаг тий. Хоолндоо бас сахар айгүй хийдэг тий. Тэгээд одоо Японууд ч өөрсдөө бас нөгөө хортавдар маш их хавдраар их өвчлөж байгаа болохоор энэ хоол хүнснээсээ бас нэлээ болдог бах. За тэгээд миний хувьд ерөнхийдөө болсон ч гэсэн хамгийн сүүлд нэг юм байна. Ньюкан гэж бичсэн байна. Ньюканд жоохон дургүй. Харин тийм ээ. Би бас амар дургүй шүү дээ. Ньюкан гэхэр нөө цагаачлын албатай виз хариуцдаг гадаад хүмүүсийн жоохон нэг тийм яриад байдаг шүү дээ. Японы хамгийн үйлчлэх юм утаа газар нь Ньюкан. Гэхдээ сүүлийн үеэс арай гайг болцсон л дээ. Нэг арай нэг гайгүй дугаар мугаар өгч мөгдөг болоод тэгдэг болцсон л шүү дээ. Урдчлын бол юугээ видео мэдүүлэх гэж бүр бүтэн өдөр жөнгөө очирдолдог байсан шүү дээ. Тэгэл би ч нэг оюутан байсан. Тэгэнгүүт ингээд сургуулийнхаа хичээлийг ингээд нэг өдөр таслах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэр чинь аливаа өдөр ажиллана. Тэгээд ингээд бүр ямар ч өглөө эрт бүр 8:30-аас онгоодог. Тэгэл баг бүр 7 мологийн очиод очрлсон ч гэсэндээ гадаа нь ингээд амар хүмүүс очрлсон байдаг байсан урд нь. Тэгээ одоо болохоор арай гайгүй номер өгөөд арай гайгүй хурдан юм шиг үлээ. Уул нь тэд чинь одоо тэгж тэрийг зохицуулалт хийж хамгийн сайн чадах хүмүүс Япончууд тест зүгээр л хүсэхгүй байсан байхгүй тий. Энэ гадаадууд ингээ очрлж илээ тэгжлээ гэсэн байдалтай ер нь байдаг гэсэн. Тэгээ нөгөө нэг ганц нэг мэдээ гараад идэгс баригдаад нөгөө саяхан бас нэг мэдээ гарсан мэлээ гадаадын хүмүүс саяхны тэр гарсан мэдээний заяа бүр Японд төрж өссөн ч үлүүдээ хөөхд Бразил тэгээд нөгөө визээ сунгаж чадахгүй тэгээд буцаах гээд бас л тэр нь асуудал болж би хальт хараад өнгөрсөн. Одоо төрж өссөн мөртлөө тэгээл визээ сунгаж чадахгүй одоо хүчээр буцаах болоод тэнгүүд би одоо тэр Бразил улсыг чинь мэдэхгүй гэдэг ингээ бүр ингээ бахан захиа бичсэн тэгж аахгүй юу. Тэгэл тэгэж одоо баригдаж хоригдсон хүмүүстэйгээ жоох айгу муухай харцдаг гэдэг үе хэрэг энэ төр гардаг те. Хоёлаа нэрээ бит хоёр дараагийн юугаарэ сеснараа юу гэж бодож байгаа. Японы ерөнхийдөө ийм одоо сонин хэрэгүүд ч юм уу тийм яг болсон явдал гэхээс илүү тийм ер нь баг болсон явдалтай төстэй. Гэхдээ арай нэг жоохон сонирхолтой тийм сэдвүүдийг барьж аваад ярих гэж бодож. За миний хувьд ингээд боссон. Чиний хувьд сайхан болж авлаа. Сонгоцлоо гэх. Гэхдээ ингэсэн байна. Би ч одоо нэг Японд
нас нүүгээд ингээд жил одоо 3 4 сар болж штэ. Тэгсэн чинь бас жоохон мартсан байх шүү. Тэнгүүдээ ингээд эсрэгээрээ ингээд Япон гоё ч юм уу гэж одоо бодогдоод баг. Эсрэгээрээ би нөгөө 10 бичинд 10 жагсаалт гаргана гэд бодсон чинь бас нэг бодоод нэг олдохгүйсэн. Тэгээ миний жагсаалт ингээд тийм 7 өрөө зогссон байх юм да. Тийм яг адилхан. Тэгвэл хоёулаас адилхан юм байна тий. Тэгвэл нэг мартсандаа ч бас биш. Чи нэг бол бас юм болов? Би дасаад чи мартсан юм уу? Яг Японоос гараад яг нэг миний бодлоор яг нэг 3 сар, нэг 6 сар дотор л яг бичих хэрэгтэй юм шиг байна. Би тэгтээ яг цагаатлсан чинь нэг олдохгүй байсан, гайгүй байсан. Тий. Тэгэхээр ерөнхийдөө иймэрхүү юм байгаа. Хоёулаа ерөнхийдөө дайжгүй. Хоёулынх нь ихтэй ерөнхийдөө ярьж байгаа юм ингээд айгүй давхцсан байж тий нэг юмны талаар. Тэгэхээр ерөнхийдөө л яг иймэрхүү юмнууд байгаа ах гэж бодож байна. Тий. За тэгээд сонсож байгаа хүмүүстэй жоохон юу гэмдээ анх удаа сонсож байгаа хүмүүст жоохон юу сэтгэл тий dark сэтгэлээсэн бол уучлаарай. Тэгээд дахиж өөр угаасаа иймэрхүү дугаар орохгүй байх. Дахиж угаасаа ярих гэсэн чинь өөр юм нэг байхгүй байх уу? Ерөнхийдөө юм байдаг. Тэгээ бид тэр ярианыхаа ихэнд хэлсэн шиг альч газар сайн тал муу тал байгаа. Тэгээд угаасаа нөгөө бараан тал байж цагаан нь илүү тод харагддаг гэх юм уу? Илүү нөгөө одоо энэ төвхтэй ядаргаатай гэж хэлээд байгаа битэрийн энэ юмнууд байж Япон өдөө хүртэл ингэж хөгжсөн ч юм уу те. Юм болгонд хоёр тал сайн тал муу тал байгаа учраас тийм иймэрхүү талаас байдаг шүү гэж тийм юм байдаг шүү гэж бид хоёр ярьлаа. Тэгээд та нар бас өөрсдийнхөө хувьд одоо Японд дургүй байгаа зүйл ах юм бол комментоор бичиж үлдээгээрэй. Бичсэн коммент болгоныг тийм хамтдаа муулахаа. Бичсэн коммент болгоныг уншдаг шүү. Тэгээд гоё дэмждэгт баярлалаа. Подкаста одоо 50 дугаар хүргээд энэ подкаста энэ сизнэ гэх юм уу хаагаад тэгээд дараагийн сизнэ болохоор бид хоёр арай нэг жоохон сонирхолтой та нарын дуртай сэдв дуртай болов уу гэж бодож байгаа. Тийм. Болсон явдал ч юм уу тий айлзал ингээ болсон одоо хэрэг ч юм уу тий тиймэрхүү тийм зүйлийн талаар амар сонирхолтой зүйлийн талаар ярихаар бэлтгэж байгаа. За тэгээд дуустал нь сонсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай. Баяртай.